Сайн байна уу? Өнөөдрийнхөө хичээлийг нэгэн хэл зүгээр эхлэе. Салхи хаашаа хамхуул тийшээ гэж нэгэн сайхан хэл зүг байдаг. Йона гэмэгч нэгэн одоо иш үзүүлэгч байсан. Тэгээд тэр Йона тэр Бурхны үг ирээд Бурхан түүнд хэлсэн. Йона чи агуу их хот болох Нинве рүү очоо. Тэнд очиж чи миний одоо үгийг тунхагл. Учир нь гэвэл тэр хот агуу их одоо гим нүглээр бузар булаагаар дүүрч байгаа учраас тэр миний өмнө бүгд илэрхий болж байна гэж хэлсэн. Гэтэл Йона тэндээс зугтаж эзний оршуугаас зугтаж би тэр ажлыг хийж чадахгүй хэмээн зугтаж өөр тийшээ зугтан алга утсан. Ингэсний үр дүндээ яасан бэ гэхээр Йона маань тэр маань нэгэн одоо хөлгөн онгоцонд одоо мөнгө төлцөөгээд Таршиш хэмээх хот руу зутан атсан. Гэтэл Бурхан өөрийн одоо хүч салхиа илгээж тэр сууж явсан хөлгөн онгоц болон тэр далайг нь маш хүчтэй салхиар одоо илүү далайн шургыг дэгдээсэн. Тэгснээр тэр хөлгөн онгоц маань давлгаалж яг л тэр хөлгөн онгоцонд одоо хөлгөн онгоц маань юу одоо сүрж гэмтэхэд бэлэн байсан. Тэгээд тэр хөлгөн онгоцонд сууж явсан олон хүмүүс маш ихээр сандарлаж юу болж байна энэ чинь гэд хөлгийн Ахмад нь нэгэн шийдвэр гаргасан. Тэр юу гэсэн бэ гэхээр хүн болгоно та нар өөрсдийнхөө бурхандаа одоо хандан залбираа. Яагаад гэвэл хэн нэгний одоо буруу зүйлээс болж бурхан хэлгэнжээж магадгүй. Тиймээс та нар бурхандаа хандан залбираа гэж хэлж. Тэгээд дараа нь тэр Ахмад Йоног олж хараад Йона маань маш тайван гэж хөлгийн доод давхар дунтаж исэн учраас Йоног олж хараад чи юунд ингэтлээ унтна вэ? Чи босож өөрийнхөө бурхны дуудан залбир гэж хэлсэн. Тэгээд хөлгийн Ахмад бас нэгэн шийдвэр гаргаж тэр юу гэсэн бэ гэхээр зэрэг бүгдөө наашаа цугалцгаа. Учир нь бүгдөө одоо хинээс болж энэ гай гамшиг гарч байгааг мэдъя гэж хэлж. Тэгээ шавг хайцгаая. Тэр шавг нь хин дээр буун тэр хүнээс болж энэ гай гамшиг гарч байна гэдэг бүгдөө мэдъя гэсэн. За тэгээд хөлгийн онгоцны Ахмадаар хүмүүсээ цуглуулад шавг хайтал тэр шавг нь Йоногийн дээр буусан. Хүмүүс маш их гайхаж эхэлсэн. Бүр тал талаа сандардаж юунд чамаа яагаад энэ шавг чам дээр бууна вэ? Чи хин юм бэ? Чи хаанаас гарч ирсэн? Чи хаанаас ирсэн хүн юм бэ гэж янз янзын асуудал дээр хүмүүс Йоног болж эхэлсэн. Гэтэл Йона юу гэсэн бэ гэхээр зэрэг би бол еврей хүн. Далай бай хуурай газрыг бүтээсэн. Тэнгэрийн бурхан эзнээс би имээд юм аа гэв. Гэтэл тэр хүмүүс айж эхэлсэн. Яагаад гэвэл учир нь тэр цаг үед одоо еврейчүүдийн бурхан болох ертөнцийн эзнийг ертөнцийн бүтээгч агуу эзнийг бусад ард түмэн дэндүү сайн мэддэг байсан. Хэдийгээр тэр бурхан хэдийгээр тэр хүмүүс ертөнцийн эзэнд тэр агуу бурханыг шүтэж мөрөгдгөө байсан ч гэсэн тэд нар тэр бурханы хийж байсан үйлсийг нь мэддэг байсан учраас тэр еврей хүн би еврей хүн юм а гэж хэлсэн. Би бурханы бүхний бүтээсэн бурханд итгэдэг юм а гэж хэлсэн энэ үгэнд нь тэд нар айд сандарлаж эхэлсэн. Тэд эзэнд хашгирч эзэн бид хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний амнаас болж бидний бүү устгаач. Гимхүү цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь эзэн та хүссэн бүхнээ хийсэн гэв. Ингээд тэд арган барагцсан учраас Йоног аваад далайн ус руу шидэж. За ингээд далайн ус руу Йона ормогц тэр далай маш намгүй болж хизээч ямарч далайн шууруу давлгаа болоогүй мэт зүгээр болчихж. Тэгээд бурхан Йоног залгиулахаар загсыг илгээж. Тэгээ Йоног загс залгсаар Йона маань загсныг эзэн 3 өдөр 3 шөнийн турш байжээ. Тэр еврей хүн тэр иш үзүүлэгч хүн байсан учраас бурханыг дэндүү сайн мэддэг. Тэр бурханаас сонгогдсон одоо бусдад бурханы тухай тунхаглаж хэлж ярих хэвээр байсан нэгэн одоо гайхалтай иш үзүүлэгч байсан. Гэтэл бурханы үг Йона дээр ирэхэд Йона маань юу боллоо? Цухтаасан шүү дээ. Энэ маань Йоногийн хувьд итгэвч хүний хувьд маш ичвэртэй зүйл биш гэж юу? Бурхан биднийг сонгож авсан. Бурхан Йоног сонгож аваад чи энэ бүхэл ард түмэнд чи эргэн тойрныхоо хүмүүст гэрэл болж амьдраа. Яагаад гэвэл би чамайг илгээж байгаа учраас чи миний элчийн сайд мэт гэрэл болж амьдр. Чи бусдыг яг л одоо үлгэрэн дуурайлж бурхан руу хандуулаа хэмээн хүсч байтал Йона харин тэгээгүй. Йонод бурхан итгэн өөрийнхөө ажлыг даалгахыг хүссэн боловч Йона хүлээж авах хүсээгүй. Тэр зүхтаасан. Заримдаа бид бурханы нэрийг дурсгаасаа ичдэг. Би дэндүү амиа ботдог. Энэ дээр Йона дэндүү амиа ботсон, мөн дэндүү хойроо зан гаргасан. Гэтэл Йоногоос бас нэгэн сайхан чанар гарсан. Энэ юу вэ гэхээр зэрэг Йона олон түмэнд өөрийгөө маш хурдан таниулж амжсан. Яагаад гэвэл би бол еврей хүн юм аа. Далай ба хуурай газрыг бүтээсэн Тэнгэрийн бурхан эзнээс би имээдэг юм аа гэж хэлснээр тэр олон хүмүүсийн дунд Бурханыг зөрөгтэй тунхаглаж чадсан. Энэ бас нэгэн зориг. Энэ бас нэгэн санаандгүй бөгөөд
гайхалтай одоо итгэлийн нэг хэлбэр юм. Дахиад нэг гайхалтай зүйл гарсан. Энэ юу гэхээр далайн шуурга маш хүчтэй болж байсан хүмүүс өөрсдөө яаж аврахаа мэдэхгүй байсан учраас Йонад хандан бид яах ёстой юм бэ гэж хэлэхэд Йонад тэднийг намайг зөвхөн аваад далайн шуурга шидчих. Тэгвэл та нарын өмнө амжих болно гэж хэлсэн. Энэ маань Йона тэдний төлөө тэдний амийг аврахын төлөө Йона маань амиа зориулахд бэлэн байгаа тэр гайхалтай сайхан чанараа харуулж чадсан. Хүмүүс бид ч гэсэн энэ гайхалтай сайхан чанар харагдаж байдаг. Тэгээд Йона маань одоо та намайг аваа шидэ гэсэн. Ямар ч хүн аимшигтад давлгаалж байгаа ус руу орохыг хүсэхгүй шүү дээ. Ямар ч хүн өвхийг хүсэхгүй. Гэтэл Йона амиа зориулсан тэр хүмүүсийг авъя гэж хүсэж байсан. Үүгээрээ Йона тэр хүмүүст баярын мэдээ төгөөж бурхныг гэрчилж байсан юм. Тэгээд Йона маань 3 хоног 3 өдөр загсна гэсэн байсан. Тэгээд Йона маань загсна гэсэн дотор байхдаа бурхан хандан залбирч байсан. Энэ бол үнэхээр ахуй зүйл. Энэ бол үнэхээр гайхамшиг. Тэгээд Йона маань бурхан хандан залбирснаар бурхан түүнийг дахин одоо загсны хотоодоос гаргасан юм. Тэгээ бурхан дахин үгөө хэлсэн байна. Дахин эзний үг Йонад ирж босож их хот Нинве рүү очоо. Миний чамд айлтгах гэж байгаа тунхгийг тунхал гэжээ. Ингээд Йона босож эзний үгийн дагуу Нинвед очив. Нинве бол 3 өдөр 3 шөнийн турш алхаж тулахаар агуу хот байв. Тэгээд Йона нэг өдөр чинь тэр хотоор алхаж хашгирав. 40 хоногийн дараа Нинвег нүмерх болно гэв. Тэгэхэд Нинвегийн ард түмэн бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж хамгийн томоос баг хүртлээр таар өмсөн энэ үг Нинвегийн хаан төрөхөд тэрээр Синтинээсээ болсон нүмергөө тайлан хайж таар нүмерэн одоо өмсөн дээр сув. Тэрээр тунхаг гаргаж Нинвед хаан болон түүний ноёдын гаргасан зарлагын дагуу хүн амтан өхөр юу ч амсаж болохгүй. Тэд идэж усууж болохгүй. Харин хүн амтан бүгдээрээ таар нүмерх ёстой. Хүн бүр өөрийн зовлон бузар булаа зам болон өөрийн гар дэх хүчирхийллээс эргэхийн тулд Бурхны хичээнгүйлэн дуудаг. Бурхан эргэлзэж зөөлөн биднийг устгахгүйгээр өөрийгөө шатаж буй уур хилэн татхыг хэн мэдэх вүлээ гэв. Тэгээд одоо бүхий хүмүүс маань хааны зарлагын дагуу үлдснээрээ бүхий хүмүүс маань бузар булаагаас эргэж чадсанараа Бурхан тэднийг харж тэдний дэс өөрхөн нөмрүүлэх хүсэж байсан гамшигаа татаж авсан юм. Энд маш их сонир зүйл гарч байгаа. Хаан яагаад тийм хурдан Йонагийн үгддэг вэ? Асар олон хүн амтаа агуу тамуудад мэдэрдэг муутай хүмүүс зөндөө л идэг шүү дээ. Магадгүй бид нар удамжинд нэг хүн тань нэг удахгүй их гал нүмерх болно, тань удахгүй сүрх болно гэж орлоо яваад бид тэрийг өөөсөө тоохгүй. Нэгэн одоо мэдэрдэг муутай хүн орлоо явж байл гэж хэлнэ. Гэтэл тэр хүмүүс Йонаг тэгж хүлээж аваагүй. Магадгүй Йонад хэцүү байсан баг. Бүхэл өдөржин хашгирна гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Гэтэл Йона тэр та нарыг гим нүглээ хүлээн зөвшөөрөхгүй бол та нарыг өөрсдийнхөө гим нүгэл гимшгүй бол бурхан та нарыг шийдэх болно гэж тэр хэлж байсан. Энэ бол хүмүүсийн хувьд маш чочирдох аимшигтай мэдээ. Гэтэл Йона бүхэл өдөржингийн дур шантрахгүй энэ зүйл хийж байсан юм а. Тэгэхээр бид ч гэсэн аливаа зүйлээс, аливаа сорилт бэрхшээлээс, аливаа асуудлаас эсвэл бидний бурхны тунхаглахтаа зоригтой, төвчээртэй байж чадвал бид амжилтанд хүрнэ. Йона бүхэл өдрийн турш хашгирч чадсанараа тэр агуу их хот болох Нинве хотын ард түмнийг бүр хаанд нь хүртэл энэ мэдээг хүрснээрээ хаан хүртэл гимшсэн. Хаан хүн суудаасаа босож таар нүмрүү сунаа гэдэг ямар аимшигтай одоо муухай зүйл вэ тийм үү? Зүгээр нэг дарга хүн тонгоогоор бараг гутлаач арчихгүй шүү дээ. Гэтэл хаан маань өөрийнхөө гоёмсог хувцас тайлаад хөгийн муу таар нүмрүүд Бурхны өмнө одоо эмийг одоо гимшлийг гун залбирч байсан. Энэ бол агуу юм. За бүгдээрээ энэ Нинве хот маань ямар шоу хот байсан юм бэ? Энэ зүгээр гараад байгаа хот юм болов уу гэхээр үгүй ээ. Нинве хотыг маань Библийн одоо Эхлэл номын 10 дугаар бүлэгт гардаг Ноахын үр удам маань их Нинве хотыг байгуулан амьдардаг. За тэгвэл их Нинве хот маань одоо ямар улс байсан бэ гэхээр археологч одоогийн одоо Иракийн одоо газар нутгийн нэгэн хоттой ойролцоо хэмээн үздэг. Археологч Нинве хотын гадна талын одоо хан хэрмийг олж авч нээн олж идрүүлсэн байгаа. Тэр Йонагийн очиж байсан үе болохоор зэрэг манай эртний өмнөх 8 дугаар зууны үед одоо амьдардаг байсан Ашурниспал
хэмээх одоо хааны ордон байсан байж магадгүй хэмээн таамаглалд байдаг. Яагаад гэвэл энэ үед маань энэ хааны үед маань энэ одоо маш их одоо харгислал байсан гэж одоо түүхэн олдруудаас тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Нинве хотын одоо төв талбай ямар талбай байсан бэ гэхээр 480 стади буюу 90 гаруй км газар байсан. Гэтэл одоо Йона намын 3-3 дээр юу гэсэн бэ гэхээр их Нинве хотбанд 3 өдөр 3 өдрийн турш туулж байхаар агуу их хот байсан гэж хэлдэг. Тэгэхээр археологчид маань энэ хэмжээг ингээд энэ километртэй хуваагаад үзтэл яг ойролцоо очиж байсан юм. Ингэснээрээ Библи маань үний юм а гэдгийг энэ олдвор маань баталж байдаг. Нинве хот маань тэр үед одоогийн одоо Иракийн нутаг дах одоо Мосул гэдэг хотын ойролцоо оршиж байсан юм а гэж байгаа. Тэр үед энэ хотын одоо бослог гаргасан болон ямарваа нэг муу зүйл хийсэн хүмүүсийг маш ихээр тамлан зовоож алдаг байсан. Хүмүүсийн амьдаар нь одоо арсыг нь хуулдаг ч юм уу аимшигтай зүйлийг маш их үлддэг байсан. Тийм учраас энэ үед харгислаа дүүрэн хот байсан юм аа. Тиймээс энэ зүйл маань Бурхны мэлмийн өмнө туссан юм. За тэгээ Бурхан энэ хот гимшиж чадсаар Бурхан авралыг өгсөн. Харин Йонаг харъя. Йона яасан бэ? Гэвч Йона үүнийг ихэд таашаасангүй. Тэр уурлан эзэн залбирч "Эзэн, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж юу? Та бол нэгүүлсэнгүй." Өөрч Бурхан уурлахтаа удаан хайр инээд бэлхэн бөгөөд гай гамшиг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас үүнээс зугтаж би таршиш руу зугтсан билээ. Тийм учраас одоо эзэн надаас миний амийг аваач. Надад амьд явснаас өгсөнгийн дээр байна гэж хэлв. Энэ юунд тэгвэ Йона? Юунд Йона бүхэлдэн агуу их хотыг аврагдахад уурлан бухимдна вэ? Надад нэг муу зүйл хийлээ гэж бодъё л да. Би тэгвэл тэр хүнийг муу зүйл хийснээр хариг хөтөөсэй гэж аюу хуурал. Гэтэл тэр хүн маань сайн явчвал миний уур хөвчлэн тийм үү? Энэ одоо яахлаар ингэх ёстой юм бэ? Энэ надад муу юм хийж хэлсэн. Ягаад ч энэ хүн сайн явж байх ёсгүй гэж бидний заримдаа ууралж эхэлдэг. Яг л энэ арашин Йонагаас гарч ирсэн юм. Би бүхэл өдрийн турш Бурхан минь энэ хотод чинь ойрлсон. Энэ хүүхдүүд адуу чулуу шүдэж эхлэж намайг мэдлэг мутаа гэж доромжилж байсан. Эхлээ хүмүүс миний үгийг хүлээж авахгүй байсан. Гэтэ яг дараа хүлээж авсан л та. Гэтэл ягаад та энэ хүмүүсийг аварж байгаа юм бэ? Та тэгээ шийдэлээ буулгаач. Йонагийн баг уур бол баг л Бурханаас ирэхдээ шийтгэл дээр хотор буух ёстой гэж баг үзэж байсан тийм үү? Тэгээ би үхмээр ингэж өгтлээ ууралж байсан. Йона завин дээрээсэн 30 гаруй хүний төлөө амьд явахд бэлэн байсан хэрнээ агуу их том хот болох тэр Нинве хотын төлөө юунд амийг авахын төлөө амьд явахд бэлэн байсан хүн маань амин аврагдсан тэр агуу хотын төлөө би үхмээрээ амин аврагдах ёсгүй байсан гэж уурлана вэ? Энэ ямар сонин зүйл вэ? Эхэндээ хэлсэн үгийг санацгаая. Салхи хаашаа хамхуулт тийшээ. Яг л энэ мэт хүний ааш араншин салхитайхан хамхуул шиг хэсэж байдаг. Бид хүн туслахыг хүсэж байдаг. Заримдаа бид хүнийг хорлохыг хүсэж байдаг. Бид сайхан сэтгэлээр хүнд тус үзүүлдэг. Өөрсдөө золиос гаргаад, өөрсдөө гаргуунд нь гаргаад бид хүнийг хаарлаж тусалдаг. Заримдаа бид хүнийг муу яваасаа. Энэ хүн гин бүлийнхээ үр дүн амсаасаа гэж хараа зүххийг хүсдэг. Би тэрийг уурлаж ухамдаж хараа зүхдэг. Үний ааш аашаа хизээж нэгэн шугамар байдгүй. Гэтэл Бурхны хайр бол агуу. Бурхан хүмүүсийг гимтэй хүмүүсийг тэр хайрлсан. Тэр их Нинве хот гинт улсаад байгааг мэдсэн хэрнээ тэр хайрлаж байсан юм. Тэгээ Бурхан тиймээч Бурхан тэр хот дээр буулгах тэр амьшигтай зүйлсийг татан болиулсан юм аа. Бурхны зан араншин бол нэг л байдаг. Бурхан хайрандаа тогтдог. Бурхны бүхий л одоо зан чанар нь хизээч нүүр тал хардаггүй, хизээч буруу зүйлийг хийдэггүй, хизээч хүмүүсийг гомдоодаггүй, амлалтаа хизээч биелүүлэхгүй орхидоггүй юм. Гэтэл хүн өргөлж холбирч байдаг. Өргөл цагийнхаа аясыг дагаж ааш нь хоёрж, нийгмээ дагаж хүн хоёрж өөрсгөж явдаг. 2 жилийн өмнө одоо байсан найз маань өнөөдөр шал өөр хүн болчихсон явж байдаг. Санаанд оронгүй зүйлсийг хийгээд явж байдаг. Гэтэл тэр бүхүдэн одоо загсны ходоод нь 3 хонж Бурхан залбирэн буцан гарч ирж тэр хөлөг онгоцонд аимшигтай тэр сүрлийг үзэх гэж ай сандарч
имэж явсан. Тэр хүмүүсийн төлөө амиа зориулахыг хүсэж байсан тэр Йона. Тэр хотод ирэн бүх өдрийн турш төвчээртэйгээр бурхныг тунхаглан ярьж байсан тэр Йона маань тэр олон мянган хүн аврагдахад юунд нь дургуутсан муурлна вэ? Хүрээ магадгүй Ниневе хот Йона гэхэд алга ташаад хүндэтгэлийн байдлаар ухтаж авсан бол Йона бурханд алдрыг өгсөн гэж болох юм. Гэтэл Ниневе хот гэж ухтаж аваагүй шүү дээ. Тэгээд Йона маань одоо хотоос гараад одоо хотын зүүн эгчээд байдаг газар суугаад тэндээс тэр хотод юу тохиолдох нэ гэдгийг маш их одоо хүлээгээс хараа сууж исэн бүр одоо бүр муу зүйл тохиолдлоо бүр хүсээд хүлээгээс сууж исэн. Гэтэл бид нар заримдаа за энэ яг бидний муу зүйл хийсэн хүнээ за энэ яг тэгэндээ гэж бид нар хараад хүлээгээ бийж идэг тийм үү. Тэгээд үнтэй адилхан Йона хүлээгээс сууж исэн. Гэтэл тэр хотод ямар нэгэн зүйл болоогүй маа. Харин Йона өөртөө сүйдрэгч байхад бурхан тэр сүйдрэгчт нь маш сайхан цэцгийг ургуулж ургамлыг ургуулж өгсөн. Тэгээд тэр ургамал маань ургаад ирснээр Йонод маш сайхан тааламжтай орчныг бүрдүүлж байсан. Гэтэл бурхан хорхоо гаргаж тэр шөндөө унтаа босоод ирэх хооронд хорхоо гаргаж тэр ургамлыг байхгүй болгосноор дорны халуун сагт түүнийг үлээж их халуунаар шарснаар Йонод бөхчмдөж бачимдаж маш хэцүү байж эхэлсэн. Тэгээ Йона дахин уурлаж бохомдсон. Тэгээд Йона үхийг хүсэмжлэж бурханд гомдлоход бурхан түүнд хэлсэн байгаа юм. Чи надад юунд уурлана вэ? Чи яагаад уурлаад байгаа юм бэ? Чамд уурлах шалтгаан юу байгаа юм бэ, Йона? Би мэдэж байна, Йона. Чи нургамлаас болж уурлаж байна. Одоо шөндөө ургаад шөндөө өөхөх хандаж үгүй болохын нургамлыг чи өрөвдөж уурлсан юм бол баруун зүүнхээ мэдэхгүй 120 мянгаас илүү асар их хүн амтай агуу том хот Ниневе хотыг би өрөвдөхгүй байна гэж юу гэж хэлсэн. Тэгээд энэ зүйлээрээ бурхан одоо өөрийгөө үнэн зөв шудраг бурхан хайрын бурхан гэж харуулсан юм. Харин Йона энэ зүйл дээр бусад гэрэл болж амьдрах ёстой байсан Йона маань тэр газрыг устгасангүй хэмээн бүгд мэд уурлаж бохомдож байсан. Би заримдаа бусад гэрэл болж сайн талаараа үлгэр дуураилыг болох хүсэж байдаг. Олон хүмүүс муу зүйл хийдэг. Дандаа муу зүйл хийх хүсэж байдаг. Нэгэн жишээ ярьж өгье л да. Нэг хоёр хүний яриаг би чагнаж байлаа. Тэр хоёрыг өссөн бэхээр зэрэг маш их хараалдыг урсгаад нэг хүний нэрийг дурсан. Тэр намайг одоо ингээд маш их зүйлээр холигтож миний имийг худлаа хэлэн авч явсан. Тиймээс одоо би таархал юм бол би тэр хүнийг за гайгүй дээ гэж зааж байсан. Бид нэ заримдаа хулгаад юм алддаг шүү дээ. Эцний барьж чаддаггүй. Тэглээгээ бид нар хулгаад юм алдлаа гэд яг хуу тухайн цаг үедээ баг зэрэг зүйлээр хохирох боловч насаараа хохирдгүй шүү дээ. Бидний заримдаа хүмүүс зүйл хийхэд бид нар хараад зүхэж араас нь хариу авах хичээж муу дараа сандаг. Гэтэл бид нар зүгээр орхичиход бидний тэр хүнийг хайрлах юм бол харин тэр бидний хайранд уяраад бидний хайрын элчинд уусаж тэр хүн зөвхт болж хувирна шүү дээ. Тэгэхээр бидний сайн хүн хэрэгтэй бол бурхан бидний гэрэл дэндүү болж амьдрах хүсдэг. Газрын давс дэлхийн гэрэл болж амьдрах. Бурхан бидний дэлхийн гэрэл болгож амьдрахын тулд Йоног сонгосон юм аа. Бурхан өөрийн ард түмнийг бусад үндэстэнүүд гэрэл болгон амьдарч бусад үндэстэнүүд жишээ болгож бусад үндэстэнүүдийг бурхан руу хандуулах тэр хандлагыг хийгээсэй хэмээн хүсэж байсан. Гэтэл хүмүүс маань хараахан зүйлээ бид бүгд л гимтэй чигээрээ бурханы өмнө ирдэг шүү дээ. Тэгээ бид бурханаас авралыг нэгүслийг аваад оддог. Энэ маань ямар гахалтай хувцас юм. Гэтэл бид нэр гахалтай авсан өмнө зүйлээ буцаагаад бусдад түгээхэд үнгүй түгээхтэй. Төдийлэн дуртай биш байдаг. Яагаад үнгүй авсан зүйлээ үнгүй өгж болохгүй гэж. Бид хэдий чинээ бусдад өгнө, төдий чинээ бид нар бусдаас хайрыг авъя шүү дээ. Би 100 төгрөг болоод 10 цаг хуваагаад нэг 10 төгрөгийг өөрөө хэрэглээд бусад 90 төгрөгийг 9 хүнд 10 төгрөг тараагаад өгөхөд дараа нь тэр 9 хүн маань буцаагаад 10 төгрөг өгөх шүү дээ. Тийм бол би дахиад зөндөг нэмээд авна. Хэрэг би 100 төгрөг 100-г нь өөртөө зарцуулчих юм бол надад хинч ямар ч хүн байхгүй. Яг л энэ мэдчлэн та бусад гэрэл болж бусдыг одоо зөв зам руу чиглүүлвэл бурхан таньж гисэн агуу ихээр юм. Тиймээс бид нэр одоо яг л харь үндснүүдэд бусад хүмүүс ах トゥ удаа найз нөхдөдөө ойр дотныхоо хүмүүстэй ангийнхаа хүүхдүүдэд гэр бүлдээ ажлынхандаа гэрэл болж амьдрий. Бидний ааш араншин яг л тэр хамхуул салхиг дагаад хэсэж байгаатай адилхан өөр зүйл рүү хэсэж урамхгүйгээр яг л нэгэн бурхныг харан бурхны дотор бүгдээрээ
зөв зохистойгоор амьдрцгаая. Амен. Бурхан алдрыг өргөе. Бурхан яг л энэ Йонагийн түүхээр бидэнд энэ бүх зүйлийг хийх хүсэж байсан юм. Йонагийн түүх маань тэр чигээр л Бурханы сургаал намд байж. Бид төгс хүн биш. Бид мөхөс дорой. Бид нар төгс оюун ухаанаар дутах болно. Гэхдээ Бурхан биднийг хайрлсан юм чинь Бурхан бидэндээс төгс оюун ухааныг өгч чадна. Бурхан бидэнд өөрийнхөө хүүг хайрлаж байсан юм чинь бид хүүтэйгээ хамсахад бүхний шигсэн бас бидэнд өг болно. Тиймээс та өргөлж Бурханаас хандан зөвхт амьдрахыг ааш арашингаа хизээж холбруулахгүйгээр Бурхан дотор байлгахыг та хүсээрэй. Өргөлж Бурханд хандан залбираарай. Амен.